манай том өрөөний тогтчлт. Энэ удаад охин маань том өрөөгөө тогтчулсан. Урд нь 2 жилийн өмнө оруулж исэн миний гэрээ танилцуулъя гэсэн бичлэг дээрээс харуул тэр үед ихээс нэлээд өөрчлөгдсөн байгаа. Ер нь бол ингээд ойр орхон ингээд багаагаар юмнуудаас ингээд байрлалын солиод жижиг интерьерээр бас ингээд солиод явдаг. Гэхдээ энэ удаад охины ингэж өөрчилсөн бол надад нэлээд таалагдсан. За энэ хэсэг их онцлогтой. Манай охин зурсан энэ зургийг тэгээ яг анх зурсан ориг зураг нь болохоор ийм будаагүй хар зураг байсан. Тэгээ харахаар тэр зураг нь их гоё харагдаад би юу яасан. Дараа нөгөө AI-аар энэ будуулаад тэгээд энийг одоо ингэ сайрах юм бол энэ цаас биш ингээд зотон даавн дээр ингээд хэвлүүлээ авцсан байгаа. Тэгээ харнаас үлгий гэхээр нөгөө хандлуу нь ингээд юм орохгүй нүх гарахгүй байхаар юу яц битээ болохгүй тийм жаадсанд хүрээнд тэгээд ингээд ширээн дээрээ тавьсан. Тэр хүүхдийнхээ тэр зурсан зургуудыг харж аваад бас ингээд онцлогтой бас ингээд гоё зураг байвал ингээд жохоо ингээд нөгөө юу болоод дараа болоод ингээд жааслаа тавьчихтал гэрээ интерьерт бас нэг ингээд гоё өөрөг оролцоотой болоо авчижээ. За энэ манай юу вэ? Эмо янзаг гэх юм уу та. Эмо энэ их онцлогтой. Юу яадаг? Энэ ингээ материал нь болохоор хам пилэн. Тэгээд арт талаараа өөр өнгөтэй. Нөгөө тал нь болохоор ийм өнгөтэй. Тэнийг зориуд ингээд бас аваад ер нь бол ингээд ийм онцлогтой бас ингээд хүнд ингээд бас юм ингэж хийж болдго юм байна гэх тийм санаа оноо өхөр юмнуудыг бас ингээд их цуглуулдаг. Яагаад тэгэхээр бас нэг хүүхд энийг харж байгаа хүүхдийнхээ бас ингээд цаана хумсарт нэг суулгаж өгсөн. Аль болох юм ингээд бүтээлчээр хийж бай, бүтээлчээр хандчаа гэдэг тийм санааг одоо суулгах тийм санаа хүүхдэд олуулахын тулд бас иймэрхүү ингээд юмнуудыг бас их цуглуулдаг. Тэгээ хүүхдийн багада тоглож ирсэн зарим нэг тоглоомоос нь ингээд үлдээчдэг. Тоглолтоо нөгөө бас ярих тийм түүх дурсамжтай тоглоомуудаас нь үлдээдэг. Энэ нөгөө доронтоос ирж ирсэн тоглоом нөгөө доронтын нөгөө зээр. За ийм жижиг цэцгүүдээ болж игэл ийм гадуур нь иймэрхүү ингээд савнд хийчихвэл нөгөө наанс цааш хөдөлгөх тэгээ тоос моос нь арчхад бас амар байдаг. Тэгээд хамаагүй бас ингээд гоё цэцтэй харагддаг. Энэ дотор нь ус байгаа. Тэгээд ус нь ингээд энэ юу лаванда усаас суулгацсан. Одоо ингээд жоохон ойртоод ирэхэд нийл лаванда өнөртөж байна. За тэгээд заримдаа ядарч өдөрсөн үед энэ навчнаас нь ингээд имрээд өнөрлөхөр нэг гоё өнөртдөг. Тэгээд чимэрч жагаад одоо тос штэ. Жожоба тас ч юм уу тийм өөр тостой бас солиод ингээд үзэн дээр массажтай бас гоё хийдэг. Энэ нөгөө мандара гэдэг хэн одоо санскритээр эн чин дугуй төв гэсэн тийм утгатай гэсэн баха. Тэгээд нөгөө дааван дээр байгаа болохоор хамд ингэж өлөхөд тогтооход амархан. Тэгээ яаж тогтоосон бэ гэхээр ерөөсөө тийм хадаж нааж ирсэн юм байхгүй ийм уян зүрнүүд байдаг. Тэгээ энэгээр ингээл хатгаал тогтоочдөг. Зүгээр тогтоодог санааг би энэ нөгөө манекенаас олж исэн. Тэгээд энэ дээр энэ манекен дээр яг нөгөө саяны нөгөө уян зүүнүүдийг хэрэгэлдэг. Тэгээ түрүүний уян зүүч энэ. Тэгээ энэ. За балкон хэсэг байна. За одоо тэр дулаахан 100 болохоор балкон дээр суугаад ингээ ном уншаад, цай уугаад суух дуртай. Энэ навч нөгөө IKEA-гаас авч ирсэн. Анх нөгөө зориулт нь ажил дээр нөгөө дээрээс хит их кондишн үлээгээд тэгээ тэрийг нөгөө яг толгой дээр үлээгээд байгаа болохоор энэгээр хаагээд авсан ч нөгөө бурууг нь авсан. Энэ доод нөгөө нэг яг ингээд нөгөө ажил дээр ингээд нөгөө суйрлуулах хэсэг нэлээ урт иштэй. Тэгээ тэр нөгөө яг авахтаа ийм нөгөө урт ишгүүг нь авсан байсан. Гэхдээ энийг одоо энд ингээд янз бүрээр ашиглаж байгаа. Нэг бол бүр ингээд машиндаа оруулаад нөгөө халуунд урд цонхныхоо өмнө ч бас энийг хаагаад тавьчих болно. За цэцэгнүүд ерөнхийдөө эдгээр бол ингээд энэ ягаан цэцэг бол ингээд наранд их байх дуртай. Тэгээд нэлээд сайн ургадаг. Бүр урт унжаад ургаад байдаг. Тэгэхээр ингээд доороос нь ингээд тайраад
Ингэж жижигэр үржүүлээд бас зарим нь хүнд өгөх гэж байгаа. Ойрд их хурц нартайгаа болохоор ийм юу яс нарны гэрэл буурдагч тэнтэй юм наалт аваа навцсан байгаа. Одоо яг энэ нь одоо яг 99 бууруулж байгаа. Тэгээ наалтаа бол нарны гэрэл гайгүй эрчим буурахаар ингээд буцаад энийг авчдаг. Энэ нөгөө хөх сав вино, герман вино. Тэгээд яг савыг ашиглаад ингээд дотор нь усыг тавьчихсан. Яагаад усыг тавьчихсан гэхээр энэ одоо эртний хавайчуудын арга дом гэх юм уу? Ингээд цэнхэр өнгийн шилэнд усыг тэгээ наран тавьчихаар 30 минутаас дээш хугацаанд 30 минутаас одоо 1 цагийн хооронд ч юм уу тавихаар энэ усаараа тэгээд энэ усаа ухаар энэ усаараа дамжуулаад өөрийгөө одоо янз бүрийн юмнаас ингээд нөө чөлөөлж доторх одоо нөгөө бодол биш та ингээд даал тухамсарт ингээд гүнд үлдсэн өөрийн одоо дотор гүнд үлдсэн янз бүрийн одоо нөгөө сэтгэл санаа зовнол тэг янз бүрийн тийм нэг асуудал болоод байгаа зүйлүүд ингээд дотор ингээд үлдсэн байгаа. Тэрийг одоо ингэж цэвэрлдэг, гадагшлуулдаг, одоо хоосолдог. Нэг нөгөө зүгээр яг ингээд та бүхэн ч гэсэн бас интернет дээр Blue Solar Water гэдэг хайх юм бол яг ийм зориултын бас шилнүүдийн зардгийн байлээ. Хүмүүс яг зарим мэддэг хүмүүс бол ийм нэг домын аргыг бас өдөр тутамдаа нэг тийм гарцтай юм бишгээд бас хэрэгэлдэг. За энэ хэсэг болохоор цаашаа нөгөө юу хуваалга машин энэ байгаа болохоор ингээд төшгөөр тусгаарласан. За энд манай сонгон нь бол ерөөсөө хоолны одоо нэг номерын амтлагч болохоор ингээд сонгоно ахиух аваа тавьчтай. Тэгээ сонгон хөрөгчөнд яснаас ингээд ийм гадаа ил ийм байвал ингээд улам яг гоё нэг хатуугаараа чангаараа байдаг. Муудтгүй. Өрөөний температур 29, чиглэн 69 байна. 68 за 69 гэвэл энэ гайгуудаа орно. Ер нь урд 70 80 гараа авчдаг. Ойрны 3-7 хоног бороо ороогүй болохоор ер нь бол чиглэг нь гайгүй байна. Энэ хэсэг манай одоо цайны булан гэх юм уу та. Голдоо нөө кофе гэхээсээ илүү цай их уудаг. Тэгээд хүмүүс зарим нэг нөгөө мэдсэн юм шиг ингээд цай авчирч өгдөг. Энэ хэд нөгөө юу баг эрхүүгээс авчир. За хажуудлын энэ жасмин их гоё. Энэ Лондон гэдэг энэ манайхаар бол одоо хар цай гэх юм уу? Нөгөө шар цай гэдэг энд бол шар цай гэж хэлдэг. Энэ бас их гоё. Энэ хажуудлын хятад цай авах шиг байна. За энэ бас хятад цай. Энэ бас хятад цай авах шиг байна. Нөгөө 8 эрдний цай тэр юм шиг байна. Тэгээ энэ дотор бас цайнуудаа гадагшаа авахтаа голдоо нөгөө хөргөшний наалт авдаг. Тэгээ дээрээс нь хамгийн таалагдсан энэ Орос руу явхад Новосибирск руу явхад би яг энэ онгоцоор нисчихсэн. Тэгээд за хөргөчөнд ойрд их халуун байгаа болохоор голдуул хүүтэн ундаал их байна да. Тэгтээ би нэг ундаа гэхээс илүүтэй нэг жимсний цуунуудыг их найруулж удаг. Бор будааны цуу, энэ алюминий цуу байна. Тэгээ энэ болохоор нэг виноны цуу. Тэгээ одоо их халуун байгаа учраас энэ юу байна? Хийж соус, дагтыг хийж суусан дээр энэ нөгөө юу виноны цуугаар холиод ундаа хийж унаа. Энэ жимсний цуугаар ундаа бол өстой амны цангаа сайн тайлдаг. Зүгээр одоо нөгөө гадуур нөгөө хийж ундаа, гастай ундаа ууснаас гэртээ ийм ундаа хийгээд бол аюул сайн амны цангаа тайлдаг. Бахан зүгийн бал хийгээд тэгээ дээрэс нь ганц хоёр мөсийн за дээрэс нь энэ жимсний цуунаасаа жимсний шиг нөгөө виноны цуу энэс хоёрыг хийгээд хоёр албан хийгээд тэгээд дээрэс нь энэ нөгөө юу хийж уснасаа ичнэ. Яг ингээд кола мола шиг юм гастай ундаа болчихно. Маш гоё. За энэ хольж ууж байгаа цуу болохоор юу бальзамик юу цуу гэдэг.
жинхэнэ эсвэл одоо нэг арай өөр хоёр янз байдаг. Тэгээд яг миний нууж байгаа нь болохоор харах юм бол найрлагыг харах юм бол юу гэж байгаа 75% нь усан үзэм 25% нөгөө юу улаан виноны цуу гэсэн байгаа. Зарим иймэрхүү цувал спирт орсон. Тэгээ дээр нь нөгөө нэг ийм өнгөтэй болохын тулд нөгөө карамел гэдэг нөгөө будаг оруулагч бодис орсон байдаг. Тэгээд тэрийг бол ингэж уугаад хэрэггүй. Тэгээд тэрийг бол ингэж уухаар бол бид ямар ч тийм сайн биш. Тэгэхээр ингээд яг ингэж ууя гэвэл яг ийм нь олж уугаар